За цагаалтай холбоотой асуудлууд маань яригдж байна. Нэгдүгээр бол ноол урд за тэгээд ноос гэсэл энэ гурван хүрээнд явж байгаа шүү дээ. Тэгэхээр хамгийн түрүүнд одоо яг дэлхийн зах зээл рүү гарсан байгаа, эргэлтэнд орсон байгаа хувьд бол ноолороо бид нэн тэргуунд урдаа бас нүүр царай болгоод явах нь зүйтэй. За энэхүү сайдын хувьд бол бодлого бол нэг байна. Ярьж байгаа зүйлүүд чинь болж байна. Яг бодлогын хүрээнд бол одоо жишээ нь ноолуурыг бол гаргах, дээрээс нь дэлхийн ноолуурын нийт зах зээлийн одоо 50%-ийг дэлхийн нийт ноолуурын бараг 50 орчим хувийг бид нар чинь гаргаж байгаа шүү дээ. Тэг яг энэ утгаараа бол одоо том амбицтай одоо орох хэрэгтэй байна. Өөрөө чи ярьж байгаа шиг. Дэлхийн нийт одоо энэ бүтээгдэхүүний ноолуурын бүтээгдэхүүн Дэлхийн банкны нэг тооцоо байдаг 20 тэрбум долларын одоо эргэлт байдаг гэсэн ийм тооцоо байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар за тэр 20 байг одоо ямар ч байсан 50% одоо эргэлт 50% оролцоог бид нар хангах нэлээд том амбицтай бол хөдөлгөн зүйтэй байхаа. Яг өөрөө чи ярьж байгааг бол үндэ бол дэмжиж байна. Тэгээ энийг хийхийн тулд хэд хэдэн асуудлуудыг шийдэх хэрэгтэй байна. Одоо бол ямар ч байсан урд өмнө за бас нэг зүйлийг хэлэх нь зүйтэй байхаа. Урд өмнө сайд нарын амнаас гарч байгаагүй зүйл өнөөдөр таны амнаас гарч байна. Яг энэ салбарыг үнэн бодитоор нь бас харж яах гэж үнэлж байгаа шүү. Тэгэхээр одоо бодиттой юм хиймээр байна. Энэ техникийн зохицуултыг энэ ч одоо 22 онд шүү дээ энэ Бачаргал гишүүн бид хэд үйлдвэржитийн байнгын хорон дээр анх санал гаргаж байгаад энийг батлуулаад за 22 онд хийчихье гэсэн зөвшөөрөхгүй 23 руу хоошоо татсан 23-аас эхлэн гэж байтал хоош нь 2 татаад хойшлуулаад 25 он одоо дөнгөж 2 сарын 1-ээс эхэлж одоо эн чинь хэрэгжиж штэ. Өөрөөр хэлбэл Монгол ноолуураа урд өмнө 80% нь угаагаа зүгээр маягаар урт хөршлөгөө гаргаад тэгээд энэ дэлхийн тоглолт цаашаа бол борлуудад дэлхийд борлогдоод явждаг байсан бол одоо бид нар үндсэндээ бол наандаж одоо саманж гаргадаг бол яа түүхийгээр нь буюу угаад зүгээр угаагаад одоо урагшаа гаргадаг болиё гэсэн энэ техникийн зохицуултыг оруулж ирсэн. Одоо энэ 25 оны 2 сарын 1-ээс эхлээд одоо хэрэгжээд өнгөж эхэлж байна. Нэгдүгээрт 1.3 их найд буюу одоо 100% энэ ноолуураа дотооддоо авдаг энэ болцоог болоод нэмэр байна. Энэ дээр бүр засгийн газрын том бодлого гаргаж ирмээр. Хоёрдугаарт эрх хүчин чадлаа 100% лугаа бас шахмаар байна. Энэ дээр бас дахиад мөнгөний асуудлууд, хөрөнгөний асуудлууд гарч ирэх бах. Энэ дээр бүр том бодлого авах хэрэгтэй байна шүү дээ. Бүр үндсэндээ томоор нь бодлогоор оруулах хэрэгтэй байна. Тэгжээж бид нар гарах ёстой дэлхийн зах зээл рүү гарна. За тэгээд дэлхийн зах зээл рүү гарах одоо бол үндсэндээ Монголын өнөөдрийн нэг 20% л бид нар одоо 20 хүрэхтэй үгүйтэйг л саманж байгаа шүү дээ. Энэ саманж байгаа ноолуур чи тэр чигээр Европ руу гарч байгаа. Тэгэхээр бид нар хэрвээ ноолуураа самнаад гаргах юм бол самнсан ноолуурын чинь зах зээл чинь автоматар Европ руу шилжиж байгаа шүү дээ. Тэр чигээр Европын зах зээл рүү орж иж байгаа байхгүй. Урд зах зээлээс ерөөсө хараад босоод болчихж байгаа бид нар. Тэгэхээр дэлхийд энэ тоглолтынхаа одоо баталгааг хангаад дэлхийн нэг одоо тоглогч нь болоод самнаад гаргадаг. Энэ зүйлүүгээ л ормоор байна. Ийм байдлыг бол ормоор байна. Одоо жишээ нь бид өөрсдөө дотооддоо бүх энэ 50%-ийнхаа дэлхийн нийт ноолуурын 50 орчим хувийг одоо боловсруулдаг болчих юм бол гадагшаа бид нар юунд санал болгох вэ гэхээр үндсэндээ бол эрс утсаа нийлүүлээ л дээ. Бэлэн бүтээгдэхүүн нийлүүлээ. Хэрвээ өөрсдөө тэр ноолуураа худалдаж аваад гадныхаа өөрсдөө одоо бүтээгдэхүүн хийнэ гэж байгаа. За тэгвэл манай самсан ноолуур тэд 100 одоо 100 хэд байдгийг 105 хамгийн багаар бол 105-аар бол гэрээ хийгдэл явж исэн шүү дээ самсан ноолуур. Хамгийн багаар. Тэгэхээр энэ бүтээгдэхүүнээ одоо үнд оруулах асуудал бол нийт тэргуунд орох. Үнэхээр санал нэг байна. Байнгын орооноос засгийн газарт нэг тогтоол гаргаад чиглэл гаргаад их усүрэ ноолуурын худалдаа авалтан дээр гээд аж ахуй нэгжүүд эргэлтийн хөрөнгөөр дэмжих арга хэмжээ авах гэдэг юм дэмжлэг үзүүлээч. Ер нь Монгол банк, арилжааны банкуд дээр нэг 11 гаруй их нэг 80 төгрөгийн их усүр ашиглалтанд орохгүй байгаа. Энд чинь төгрөгөөр ард түмэнд ноолуурс ноолуур аваад эн чинь буцаагаад валют болно. Нөгөө их олон зүйлэндээ эрг нөлөөлөл үзүүлэх юм боломж байгаа юм. Үнэхээр бид нэр ноолуураа одоо 100% самнаад ямар их өгөөж их вэ? За тэгээ 100% утас хийдэг бол утас хийсэн дараа бол бид нар бол үнэхээр дэлхийн ноолуурын одоо гол тоглогч Монгол улс. Манай утсаар дэлхийн брэндүүд утас аваад түүхийд эцсийн бүтээгдэхүүн сүлждэг төрлөөр нь хөгжүүлдэг л болно шүү дээ. Тэр энэ зорилгын төлөө нэг ухс хийдэг бас гадаад орчин их бүрдчлээ. Өмнө их амаргүй байсан шүү бас боломжгүй. Одоо 36% тариф тавиулсан ахаа 50% тавилж байгаа энэ үед
Хэрвээ бид энэ бодлого цагаан алт бодлого хэрэгжээгүй байсан бол юу болох байсан гэж та нар бодож байна. Манай энэ ноол урчин одоо үндсэндээ 40-50 мянган унчих хэмжээнд байхгүй да. Нэгэн тэнд экспортын тарифын өндөр босготой болсон хятадын үйлдвэрүүд манайхаас үнэ дарна. Өмнө манай арьшир ингэж л унсан, ноос ингэж л унсан. Тэгэхээр үйлдвэрээ босгоод авсан цагт бол үн ундгүй, ард түмэн сэтгэл хангалуун төр мал аж ахуй эрхлэх орлоготой байх болцоо чинь тэр үйлдвэртэй холбоотой байдаг гэдгийг л маш сайн ухамсарлан ойлгомоор байна. Цагаан алт хөтөлбөрт маань гол зорилгууд нь үндсэндээ тусчихсан. Боловсруулалтын төвшинг нэмэгдүүлэх. Энийг л бид нэр хараал явчихад болно. Гол зүйл бол мэдээж төсөв, дэмжлэг, хөрөнгө оруулалтын асуудал шүү. За мэдээж энэ өдөөжин гаралтай түүхэд боловсруулж байгаа үйлдвэрүүдийн одоо татврын нөөцтэй холбоотой, цалинтай холбоотой тэр нэг юм татврын өөрчлөлт зайлшгүй байгаа. За тэрийг бид бас бэлдээд энд холбогдох сангийн яам, төсвийн байнгын ороо, бусад эдийн засгийн байнгын ороо, хөгжлийн яамуудад хөргүүлсэн байгаа. Зайлшгүй бас татврын орчинд нэлээд томхон өөрчлөлт хийх шаардлага бас байгаа. Ерөөс энэ том хөтөлбөрөө боловсруулж гаргах хэрэгтэй байна. Тэгээд шахыг хэдүүлээ. Тэгээд энэ байнгын орооноос урд өмнө бид нар гаргаж ирсэн шүү дээ. Ер нь Монгол банк засгийн газар руугаа нэлээд том хөтөлбөрийн тийм саналыг бол оруулмаар байна. 2026 оноос эхлээд наандаж хэрэгжүүлэх юм боломж олцоог нь бол нээсэн юм одоо юу гэдэг албан бичиг бодлогын чанартай зүйлийг бол явуулах зүйтэй байна. Хоёрдугаар нь бас бид нэг зүйлийг бодох хэрэгтэй. Бид нар хэрвээ үйлдвэрлэлээ хөгжүүлээ цаашаа экспортоо нэмэгдүүлэх юм бол энэ малчдынхаа нэг 150 мянгата 160 мянгата ноол уртаа ноцолдоод байх шаардлагагүй байхгүй да. Урагшаагаа харж ноол юу доллар олдог, урагшаагаа харж валюта олж ирдэг ийм зүйл байхад энэ малчдын маань үн бол тогтворчих хэрэгтэй юм шүү дээ. Хоёрдугаар нэг зүйлийг ярихад гадаад экспортоо нээх тал дээр нэлээд том одоо шоу үзүүлбэрийн асуудлуудыг төсөвдөө суулгаач гэсэн ийм хүсэлтийг тавьж байна. Сайдаа 2026 он зохион байгуулагдах за одоо энэ жилийн төсөв мөнгөж одоо хасагдсан байгаа 25 оных нь яад юм байгаа. 25 он болоод 26 он цаашдаа бүх одоо энэ гадаад экспортыг нээх тал дээр тэр шоу хөтөлбөрүүдэд оролцдог, бодлогоор оролцдог, тэнд одоо сурчлагаа хийдэг, аж ахуйн нэгжүүдэд тусалдаг, дэмждэг ийм зүйлүүдийг бүр бодлогоор гаргаж өгөх хэрэгтэй. Энэ улс орнууд чинь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ зүгээр маа гэдэг ингээд дэлхийн зах зээл гаргачаагүй шүү дээ. Энд чинь өөрөөсөө бас төрн дэмжлэг үзүүлж төрн санхүүгийн болон одоо нийгмийн том дэмжлэг үзүүлж эргэлтэнд оруулсан ийм түүхтэй байгаа даа шүү. Тийм болохоор энэ дээр одоо яамнаас тийм бодлого хэрэгжүүлээч гэж хүсэж байгаа шүү.